Гэхдээ ерөөсөө энэ хүнүү нарыг чинь бид нэр эндээс нь худалдаагаар боочих дээр зэрэгэл одоо хэцүүднэ. Тэгээд тэргээрээ яаж одоо бид нэр ингэж оршуулъя гэсэн үгүй юм байна. Энд чи өөрөө биедээсэн гахгүй биднэргүүгээр хичнээн ч одоо 10 100 жилээр одоо оршиж явах хэмжээний юм бие даасан гахгүй юм байна. Зүгээр нэмэлт бараа таваар буюу дутагч байгаа зүйлийг илүү одоо чинь тансагдаж гэдэг юм уу, тэлэгч гэдэг юм уу, худалдааг жилээтэй болох гэдэг юм агуулгаар бидэнд хайрцдаг юм байна. Харин бид нэр тэр баруун тийшээ хайрцдаг, тэр алтай нуруу одоо тэр тэнгэр уулыг давж хайрцдаг тэр чиглэл рүү манай их хатад өөрөө тэлж ингэж одоо худалдаа хийдэг ийм замыг нээх чухал юм байна. Энийг би мэдэж ирлээ гэж. Дээр нь одоо хүнүү нарын одоо тэр луу татаас ахгуулаад ингээд юмнууд татад тахилгын зан үйлүүдийг үзэхэд л өглөө наранд, орой саранд өдөр тэнгэрт мөргөдөг байжээ гэж одоо ингэж гарч байгаа шүү дээ. Гэтэл хүнүүгийн булснууд дотроос гарч байгаа нар сарны одоо бэлэгдэл дундлын тэр Шамбай жуучаан төрөг энэ төр тохиолдохгүй байж хагаад Монголын эзэнт гүрэн буюу одоо тэр хүнүүгээс чинь дахиад 1200-300 жилийн дараах Монголын эзэнт гүрний буш функнуудаас мөн одоо бэлэгдэл тэмдэг энэ одоо сурвалжууд дотроос нар сарны бэлэгдэл гараад ирж байна. Гэтэл үнэндээ бидний одоо Монголын эзэнт гүрний одоо тэр нуус тавчаанаас ахгуулаад бүх одоо сурвалжуудад бид нэр талаасаа илүүгээр уулт хэрийнхээ төлөө энэ том гол уснуудын хийн төлөө энэ хангаад өссөн одоо баялаг байгаль төлөө байлдаж байсан. Уул тэгэхээр бол бидний Монголын одоо хамгийн гоё байгаль, хамгийн их нөөц, хамгийн их мал, хамгийн их хүн, хамгийн одоо хүчтэй хэсгүүд нь эндээ гардаг учраас бид нар бол ер нь хэрийнхэн юм тэр дотор уул хэрийнхэн гадныхны тэр степ намац гэж хэлдэг манайхны талын монголчууд гэдэг нь бол тийм ч онцтой биш. За энэ одоо их илэрхий зүйл. Бүр 3000 жилийн дэртэх юмнууд төр байдаг. Чингистэй ч хамаагүй, Гитлертэй ч хамаагүй, одоо бурхны шашин, хинди, санскритийн одоо жишээ нь эртний бурхны одоо бэлэгдлүүд дээр одоо хас тэмдэг явна. Тэм учраас энэ бол бидний нүдэнд алдаршсан бурхны шашин болоод Гитлер болдог учраас одоо нэг Орос морсууд одоо юм мэдхгүй улсууд бол гайхна шүү дээ. Одоо Гитлерийн тэмдэг Монголд байгаад байна. Гэхдээ бид нар хэдэн мянган жилийн тэртэл энэ манай газар дээр байсан. Ерөнхий ивент төгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Өдрийн мэнд үзэгчтэй Элтэгэн подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид Сянбий болон Жужааны талаар ярилцах болно. Тэгээд хүннүү гүрний талаар ярилцдаг дугаар дээр бидэд зарим зүйлсийг орхитуулж ярьсан байгаа даа. Энэ талаараа бас нэг цухас дуртаад явчих гэж бодож байна. Торгоны замын талаар та нэг товчхон ойлголтыг өгөөд тэгээд хэдүүлээ Сянбий гүрний талаар ярилцъя гэж бодож байна. За, торгоны зам гэдэг ойлголт бол энэ 18 дугаар зууны үед бий болсон ойлголт. Silk Road гэдэг энэ барууныхан одоо судлаачид одоо энэ торгоны зам гэдэг нэр өгөөд тэрнээс хойш дэлхийд даяар торгоны зам гэж нэршиллээ л да. Түүнээс одоо Евразийн худалдааны зам л юм шиг байгаа юм. Гэхдээ тухайн үедээ янз янзаар л нэрлэж исэн байдаг. Тэгэхээр торгоны замыг бол монголчуудын өвөг дээдс гэж үзэж байгаа хүнүүгийн үед бол бий болсон. Хүнүүчүүдийн ер нь одоо хүч зорилгоор одоо бий болсон гэж ингэж үздэг. Тэгэхээр хүнүү бол талын буюу одоо хээрийн одоо эзэнт гүрэн одоо Грасландын эзэнт гүрэн гэж одоо хэлж болно. Одоо энэ өвс нутгийн бэлчээрийн тийм одоо эзэнт гүрэн байж тээ. Тэгээ энэ эзэнт гүрэннийг бол одоо манай 20 дугаар зуунаас ахуулаад ер нь төгсд их буруу нүүдэлчд их буруу үнэлдэг. Яг тэгэхээр нүүдэлчдийн ер нь л иргэншлийн хувьд жахан дорд хоцрогдсон гэж үздэг. Онол хүч авсан учраас их бүдүүлэг байдаг гэж үздэг учраас ер нь зүгээр өөрөө нэг оршин тогтнож чаддаггүй. Тэгээ нэг зэрэгэлдээ байж байгаа суурин иргэншлүүдийг дээрэмдээд нэг торог дурдан алт эрдэнэс сав суулгаад олзлохлоор л одоо тэгэл гайгүй болчдөг. Тэгээ ер нь дээрэм тонуулаар амьдэрдэг тийм юмнууд байсан гэж ингэж хэлээд байгаа. Өөрийн тогтолцоо байгуулгүй юм шиг. Тэгээ ер нь яг барууны онолчдын гаргасан, орсуудын гаргасан энийг бол манай зарим одоо судлаачд их юу яадаг, баримталдаг. Юу гэж нөхөр нүүдэлчд бол өөрийн гэсэн юмгүй гэж. Гэтэл яагаад өөрийн гэсэн юмгүй улс өөрийн ахуй соёл иргэншлийн тогтолцоотой нийгмийн байгуулалтаа тэгээд эзэнт гүрэн байгаад байсан бэ гэдэг юмыг сөргүүлээ тавихлаар нөгөө улсууд мухарддаг л байхгүй ер нь бол. Тэгэхээр зэрэг
нүүдлийн буюу бэлчээрийн аж ахуй дээр тулгуурсан бие даасан аж ахуйн хэлбэртэй нийгмийн байгуулалттай ийм одоо эзэнт гүрэн бол зөвхөн худалдааны чөлөөт байдал эдийн засгаа сайжруулах хэрэгцээ зүйлсээ одоо нэмж хангадаг байх байдлаар суурин иргэншлүүдийг одоо давталдаг харилцан одоо бараа солилцооны дэглэм журам тогтоодог ийм л байсан. Энэ дэглэм журам бол одоо хүртэл дэлхийд үргэлжилж байгаа гэдгийг ухаарахгүй байгаа юм манай улсууд болохоор нөгөө авч ичаал тэндээс нэг юм аадаг гэж. Тэгэхээр тэр үед бол ер нь одоо тэр тансаг хэрэглэл гэдэг юм уу суурин эдлэлийн иргэншлийн одоо бараа таваар юмнуудаар дутагддаг байсангүй бол дутагддаг байсан. Одоо ч тэгдэг. Ормозын хоолоогоор нөгөө нефт нийлүүлэхэ байх дээр дэлхий сандраад эхэлдэгтэй адил хөнөөгийн эзэнт гүрэн энэ нүүдэлчтэй эзэнт гүрэн илүү одоо жишээ нь торгод урдан одоо баар савж гэдэг юм алт эрдэнсээр дутагдахлаар зэрэг эргэн тойрны иргэншлүүдээсээ чөлөө тодалтаатай харилцан одоо ашигтай байхыг одоо шаарддаг юм л байж. Тийм ч учраас тогтолцооны хувьд ч тэр улс төрийн хувьд ч тэр эдийн засгийн худалдааны хувьд харилцан ашигтай байсан учраас хятадын одоо нөгөө цэн гүрэн энэ төр чинь бол юутай хүн өвөрөнтэй бол харилцан холбоогоо тогтоогоод харилцан ашигтай байхад их газраас одоо жишээ нь үнэт өслөг эдлэл адууны нойц их газрын давсны нойц гэх мэт олон зүйлүүдийг одоо жишээ нь ингэж гэрээж ингэж авдаг. Тэгээд үндсэндээ бол энэ хятад хөнөөгийн тэр одоо цэн улсын хооронд бол худалдааны том боомтууд үүсдэг ийм байсан. За зөвхөн одоо өмнөд талын иргэншлээс хамааралтай байсан уу бас үгүй. Ер нь алтан нуруу даваад заврталд юужинэр байсан учраас ер нь алтан нуруу давсан худалдааны зам дундад Аз, Ром хүртэл за тэгээд наашаага одоо юужинераар дамжаад ингээд Кашгарын цүл, Такламаканы цүл за ингээд одоо зүүн гарын цүл буюу одоо Шинжааны нутгаар ингээд худалдаа бас эрхэлдэг. Өөрөөр хэлбэл зүүн хөнөө нар бол хятадын худалдаа хаагдаад улс төрийн байдал төвөгтэй болоод ирэхэд баруун талаас барааны хангалт авдаг байжээ гэдэг одоо улмөр зөндөө байдаг. Ийм. Тэгээ яг энэ өөрөөр хэлбэл Евразийг дамнасан энэ худалдааны одоо зам дээр хөнөө голдог байсан учраас баруун талаасаа ч худалдаа авна, хятадаас худалдаа авдаг энэ байдал оршин тогтнож ирснийг одоо хятадын нэг жанжин олж мэдсэн байдаг. Өөрөөр хэлбэл дайн хийж байгаад хятадын одоо нэг тийм супер жанжныг хөнөө нар олцлоод тэгээд тэр хүнийг юусээ энэ хөнөөгийн газарт одоо суулгаад 10 гаруй жил болгосон. Авгай хүүхэд авч өгөөд адуу мал одоо хөрөнгө чинээтэй одоо тэгж амьдчихсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд завшааныг олоод тэр жанжин одоо хятадтай босож одоо очсон. Энэ бол нэр бүхий одоо жанжин шүү дээ. Одоо сурвалжд байдаг. Тэгээд тэр хүн очоод үгүй ерөөсөө энэ хөнөө нарыг чинь бид нэр эндээс нь худалдаагаар боочих дээр зэрэгэл одоо хэцүүднэ. Тэгээд тэргээрээ яаж яаж одоо бид нэр ингэж оршуулъя гэсэн үгүй юм байна. Энд чи өөрөө биедээсэн ахгүйтай биднэргүүгээр хичнээн одоо 10 100 жилээр одоо оршиж явах хэмжээний юм бие даасан ахгүйтай юм байна. Зүгээр нэмэлт бараа тавар буюу дутагч байгаа зүйлийг илүү одоо жишээ нь тансагдаж гэдэг юм уу, тэлэгч гэдэг юм уу, худалдааг чөлөөтэй болгох гэдэг юм агуулгаар бидэнд хайрцдаг юм байна. Нэг. Нөгөө талаасаа биднэргүүгээр баруун тийшээ харьцдаг худалдааны урсгал эдэнд байна. Тэгэхээр зэрэг эн чинь бидэнгүй ингээ яах юм бэ? Харин бид нэр тэр баруун тийшээ харьцдаг тэр алдаан нуруу одоо тэр тэнгэр уулыг давж харьцдаг тэр чиглэл рүү манай хятад өөрөө тэлж ингэж одоо худалдаа хийдэг ийм замыг нээх нэг чухал юм байна. Энийг би мэдэж ирлээ гэж. Тэгээд энэс хойш хятад бол одоо тэр Гансүгийн коридор гэдгээр энэ зүүн гарын цөөл гэдгээр за тэгээд тэр тарвахтай нуруу цаашаага балхааш дундад Аз руу ордог худалдааны чиглэл рүү нэлээд тэмүүлж эхэлсэн. Тэргээр одоо цэрэг цуух хяналтаа тогтоодог болж эхэлсэн. За ингээд хөнөөтэй адилхан оршин тогтнохгүй юу хилцээртэй байхгүй болвол тэр алтан нурууны хэсгийн одоо боомтуудаар бол дамжин өнгөрөхөд маш хэцүү. Дунхаан дурфааны хэсгээр одоо дамжихад хэцүү юм байна гэдгийг ойлголцсон учраас бас одоо хөнөөтэй харилцан одоо найрамдалтай байж зүүн тийшээ одоо жишээ нь дундад Аз руу худалдаа хийх зам, цэрэг дайны зам, нөлөөлөл улс төрийн зам гэх мэт зүйлүүдийг одоо ингээд нээж худалдаа ингээд бүр ингээд чөлөөтэй болж эхэлсэн. За энэ үеийг бол торгоны замын буюу одоо Евразийн их газрын гүндэх худалдааны замын хамгийн том цэцгэлтийн ихэн үе гэж үздэг. Цэн улсын үе, хөнөөгийн үе. Тэгэхээр хөнөө нар
Алтай нуруунд буюу одоо тарвгатай нуруу орчим хяналтаа тогтоож байсан учраас хүнүү нартай хүчний тэнцвэр буюу хэлэлцээрийн доктортой байдлуудыг бий болгож ээж худалдааны эзэн тэр үедээ явж исэн байна. Тэгэхээр зэрэг зөвхөн хятадууд одоо Евразтай харьцахын тулд, Европтой харьцахын тулд, Дундаа Азтай харьцахын тулд одоо торгоны замыг бий болгосон гэдгээс илүүгээр энэ бол Цэн улс хүнүүгийн эзэнт гүрэн хоёрын хэлхээ холбоон дээр тогтож исэн анхны худалдааны урсгал буюу тэр дундаа хүнүүчүүдийн гэдэг хоёр талдаа хийдэг худалдааг холбох санаачлага хятадын тэр жанжингаас төрснээс хойш хятадын иргэншилд тийм санаачлага бий болж хүнүүтэй тодорхой хэмжээний гэрээ контракттайгаар одоо энэ худалдааг одоо хөгжүүлж исэн байна гэдг нь одоо тодорхой болж байгаа. Тэгээ энэ бол ахаад судалгааны хувьд бол ингээд жинхэнэ одоо мэдлэг болж одоо байрших үе дээр явж байгаа. Одоо ер нь бол хүнүүгийн эзэнт гүрэн Цэн улсын хайрандын холбооноос юу болжээ? Торгоны замын одоо анхны юунууд бий болсон байна гэдгийг бол тодорхой болгож байгаа. За нөгөө төгөр хүнүү одоо суурьшмал умардын нүүдэлч иргэншил болон тариачин иргэншлийн хоорондын заа гэх хязгаар хяналтын бүсүүд ямар байна вэ гэдгийг одоо тодорхой зааж байгаа зүйл нь бол цагаан хэрмэг байх болсон. Зэншүү ханди бол одоо бор дохой буюу одоо атом орны бор дохойд байж исэн өмнөд хүнүү нарыг одоо хоошоо цохиж төрж байж одоо цагаан хэрмгийн анхны хэсгийг эхлүүлсэн байдаг. Тэрнээс хойш 2000 жилийн турш одоо нүүдэлчдийн урд зааг болгож одоо энэ цагаан хэрмийг одоо байгуулсан. Энэ цагаан хэрмийн баруун төгсгөлөөс Гансүгэн коридороор одоо жишээ нь худалдааны зам одоогийн Сеан хотоос одоо чиглэдэг нийслүүд нь тэнд байсан. Гэхмэд энэ уялдаа холбоонууд ингээ аваад үзэхэд бол энэ нүүдэлчин болоо суурьшмал иргэншлийн соёлын иргэншлийн заагийн тэдний хоорондын харилцан эрх ашигын одоо нөдөөнөөс худалдааны зам одоо энэ цагаан хэрэн буюу иргэншлийн заагийн одоо ийм том зүйлүүд одоо бий болж ингээд энэ нь одоо хүртэлгийн ертөнцийн түүх, соёл, одоо аялал жуулчлал бүх юмны одоо жишээ нь бэлэг тэмдэг болж ингэж явж байгаа ийм учиртай байдаг. За нөгөө талаасаа одоо юм асуусан. За асуулаа. За та ярьж. Нөгөө талаасаа юу гэж нөхөр хүнүү нар дан одоо дөрвөлжин боршийн соёлынхан ингээд баруун тишгээ түрээд тэгээд алтан нуруугаар ингээд аваад Азийн гол өндөрлөгийг одоо эзлээд хүнүү нар одоо тогтож исэн гэд байх боловч энэ хүнүү нарын соёлын баруун талаас нь хүнүү нараас өмнө одоо хүрлийн үед одоо Монголын судлаачдын манай эрдэмтдийн үзэж байгаа үзлэр бол хэрэгсүр буган чулууны соёл гэж байгаа. Ерөнхий эвэндтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. За энийг бол цаанаас нь газар түмний нэгэн соёлын түүхийг одоо бичсэн дэлхийн түүхийн эцэг Херодот гэдэг одоо хүний томьёолсноор бол Скипүүд. За Скипүүд бол одоо энэ Алтай хангаан нуруу хүртэл дэлж орж ирж исэн. За энэ бол бас одоо цагаан арьсны хөдөлчд. За энэ бол Иран гаралтай хүмүүс гэж ингэж хэлдэг. За тэгэхээр зэрэг энэ соёл одоо ягаад хангаан нуруу даваад буган чулуу хэрэгсөөр дуустдаг вэ? Дөрвөлжин боршны соёл Алтай нуруу хүрээ дуустдаг вэ гэхээр зэрэг энэ хоёр соёл иргэншил яг хүнүүгийн өмнөх үеийн ханилаг отгуудын одоо засаглалын үед бол харилцан соёлцоо харилцан нэвчижсэн үе байна гэж үздэг. За ингээд Скипүүд бол байгуулалтаа улс байгаагүй нүүдэлчин отог овог аймагуудын холбооны шинжтэй байжээ гэж ингэж үздэг. Тэгээд тэр Скипүүд бол одоо тэр буган чулуу хэрэгсүр энтрийг одоо ингэж барьж илүү их одоо хүнүүг аваад бол илүү их соёлын хүчтэй тийм бүлэг байсан хэрнээ төр тус байгуулаагүй хэсгүүд байсан байна. Хүнүү эзэнт гүрэн байгуулснаар эднэрийн наашаа төрөлтийн цаг хугацаа соёлын одоо хил нь тасарчээ, дуусчээ. Тэгэхээр баруун тишээ буцаагаад одоо баруун тишээ төрөө явсан бололтой гэдэг ийм болмор байдаг. Тэгэхээр энэ юу гэж нөхөр хүнүүгийн эзэнт гүрэн бий болсноор энд цагаан арьс нүүдэлчдийн соёл чодоо шингэсэн хүнүүгийн өөрийн уугуул болох тэр хүрлийн үеийн дөрвөлжин булшны одоо соёл чодоо шингэсэн ийм гэж үздэг нэг ийм юм байгаа юм. Тэгэхээр дөрвөлжин булшны соёл бол буган чулууны соёл, хэрэгсүүрийн соёлыг бодвол тогтолцооны хувьд, хөтлөвшрлийн хүчтэй хувьд, урлалын хувьд, бэлэгдлийн одоо хүчтэй байдлын хувьд арай дутуу байжээ. Одоо тэр буган чулууны соёлынхаас гэж одоо үздэг. Гэтэл илт дутуу байдал бас байхгүй маа гэдэг шинэ мэдээнүүд гарч эхэлж байгаа.
За сүүлийн үед энэ манай Идэр хангаа тэгэл энэ Түрбат за тэгээд энэ Эрдэнэбат энэ төр гэдэг энэ алдартай манай амар төвшин мөвшин гэдэг ингээд алдартай зүрхий археологчдын одоо гаргаж байгаа дөрвөлжин булшин судалгааны явцад дөрвөлжин булшны дотор тодорхой бэлэгдэл урлал ийн одоо соёлууд илэрч байна гэж. Энэ юу гэж нөхөр дөрвөлжин булшин дотор одоогоор нэг 100 гаруй булшинд илэрчээд байгаа юм байна. Цаашаагаа илэрх болцоото нэлээд язгууртан болтой хүмүүсийн булшинд бол богоно хүн чулуутай бэлэгдэл төсөлтэй байна гэж. Өөрөөр хэлбэл зүгээр одоо хадаж чулуу биш юм байна энэ. Өөрөөр хэлбэл тэр дотор бол тэр булшны одоо толгойн талд тавьж байгаа нэгэн зайтай байж байгаа хүн чулуу илэрч байна. Энэ хүн чулуу бол хамгийн эртний хүн чулуу байна. Өөрөөр хэлбэл богоно чулуу нөгөө талаас хүн чулууны соёл ирж яхад энэ талаас хүн чулуутай хүнийг одоо төсөлдөг байж байгаа гэж. Энэ дээр хамгийн тодорхой нэг зүйл юу вэ нөхөр зэрэг ерөөсөө гизэг. Тэгэхээр хүнүүгээс өмнөх хүнүүгээс 1000 жилийн тэртээ хүнүүгээс 500 жилийн тэртээ гөрмөл гизэгтэй тийм соёлынхан байсан байна. Хүнүү нарч одоо гизэгтэй тэгээ Монголын эзэнт гүрэн хүртэл гизэгтэй манж гизэгтэй монголчууд хожим манжи үед одоо бүгд гизэгтэй байлаа шүү дээ. Энэ бол 3000 жилийн турш явд ирсэн одоо ийм гизэг хүсний соёлтой ийм одоо нэг ясандаа гизэгтэнгүүд юм доо тийм ээ. Гизэгтнэр байжээ гэж. Тэгэхээр ийм байдлаар ингээд нууцуд ингээд дахин ингээ илрээд байгаа учраас хүнүүгийн энэ дөрвөлжин булшны соёл гэж хожим бий болоод хүнүүгийн тэр амраг том одоо булшнууд чинь одоо урууга харсан сац гэж байгаа шүү дээ. Тэр чинь 14 м 24 м-ийн гүнээс одоо булшин дөрвөлжин булшнуудын одоо хожуугийн хөвсөл одоо томроод ингээ гарч ирж байгаа. Тэгээ энэ уялдаатай байдал бол одоо хүнүүгийн соёл бол тийм амаргүй бэлэгдлийн том соёлтой тогтолцооны одоо их тань мэдхийн өөр их утга учиртай ийм улсууд байжээ. За хүнүүнээр хот байгуулж исэн хот суурингийн төөрөд олон олдож байгаа. Хүнүүнээр газар тариалан тарьж исэн 5 зүйлийн тариа тарьж исэн олон улмөр болдог. Дээр нь одоо хүнүү нарын одоо тэр луу татаас хахгуулаад ингээд юмнууд дотор тахилгын зан үйлүүдийг үүсгэхэд л өглөө наранд орой саранд өдөр тэнгэрт мөргөдөг байжээ гэж одоо ингэж гарч байгаа шүү дээ. За тэр одоо Симацэний одоо тэмдэглэлд тэгж гарч байгаа. Гэтэл хүнүүгийн булшнууд дотроос гарч байгаа нар сарны одоо бэлэгдэл Дундлын тэр Шамбэж уучаан төрөг энэ төр тохиолдохгүй байжгаад Монголын эзэнт гүрэн буюу одоо тэр хүнүүгээс чинь ахаад 1200-300 жилийн дараах Монголын эзэнт гүрний булш бунхнуудаас мөн одоо бэлэгдэл тэмдэг энэ одоо сурвалжууд дотроос нар сарны бэлэгдэл гараад ирж байгаа. Тэгэхээр энэ нар сарыг шүтдэг явдал хүнүүд байсан Монголын эзэнт гүрэнд илэрч. Өөрөөр хэлбэл энэ Төв Азийн нүүдэлчдийн олон удаагийн давлгаа одоо өөрчлөгдөж ингэх явцад хамгийн төгсгөлийн одоо өвлөгч болох Монголд энэ бэлэгдэл нь яг хэвээр одоо илэрдэг. Тэр нь анхны төр тусалах хүнүүд илэрдэг юм гэж. Ингээд өөрөөр хэлбэл энэ одоо бол би одоо хүнүү Монгол хоёр хоорондоо хэл яриа хувц сунар олон юмны талаар холбоотой тухай ингээд задруулан ярихгүйгээр зүгээр бэлэг тэмдгийн шинжтэй ийм зөвлөдөл ингээд төвөрлөд байхад л ойртоод байдаг ийм соёл юм аа. Тийм учраас хүнүүгийн соёл бол бусад соёлтой зэрэгцсэн оршихын зэрэгцээгээр өөрөө бэлэгдлийн том соёлтой улс байж иргэншлийн хувьд бол суурин соёл газар тариалан мал аж ахуйг одоо хослуулсан гэв шинжтэй байж зүгээр нэг одоо нэг үлс цангаал болохоо байгаал бүр болохоо байхлаараа тариа шидрэ очил тариа алт сав сулгуу юу дээрэмдэж аваал ингэдэг тэр дээрмээсээ болол их зовдөг үндэстэн байж гэж дүгндэг 19-20 дугаар зууны одоо дүгнэлтүүд бол тухайн үеийн дүгнэлт байж гэжсэн ийм ямар бол одоо энэ судалгаанууд явж байгаа. Түүх маш гоё болж байгаа. Өөрөөр хэлбэл манай энэ одоо судлаачид эрдэмтэд ийм материалууд, ийм баримтуудыг одоо нэмсээр л байгаа. Ийм л юм. За тэр үтгийг л барууны онолчид болоод одоо манай нэг тийм хуучин түүхийн уламжлалтай улсуудын нэг тийм буруу үзэл байгаа шүү дээ. Нуус товчоог анхадаа олдоод тэгээ нуус товчоог хожим судалж явахдаа 13 дугаар зуунд монголчууд овгийн байгуулалттай байжээ гэдэг үгэнсэн баг шүү дээ. Гэтэл овгийн байгууллага гэдэг чинь юу гэхээр зэрэг бүр тэр хүнүүгийн урдлах тэр Сямби, Дүнхүү гэдэг тэр олон овг аймагуд чинь овгийн байгууллаас илүү ханилгын тогтолцоотой байгаад байсан байхад 13 дугаар зуунд овгийн байгууллаасаа салаагүй хөрхөр хүү нэгдлийнхээ байдалтай бараг байсан юм шиг ингээд яваад. Тэгсэн хэрнээ нөгөө түүх нь бол их том тогтолцоо, байгууллал, эмх зэгц, цааз бүх соёл илэрхийлээд байгаа хэрэг овгийн байгуулалтай байсан гэл ингээд дүгнээл
онлын зөрчилд ороод яваад байсан. Одоо та нэг овгийн байгуул одоо хандлаг гэдэг энэний ялгааг нь та нэг ойлголтыг нөгөөч. Тэгээ овгийн байгуул гэдэг бол одоо эртний примитив одоо чинь удам угсаа ноёрхлын одоо тогтолцооны хамгийн энгийн примитив хэлбэрүүд. Тэнд бол одоо нийгмийг хууль цааз, соёл, иргэн шил, дэглэм, нийгмийн байгууллагаар удирддаг зүйл биш. Зүгээр нэг хэдэн хүн нийлээд амиа арга цагаал амьдэрдэг л тийм л ах дүүсээ дагаал нийлээл ингээд нэг хэд дээрээ яваал хүч өргөдөл байж идэг тийм л бүтүүлэг соёлыг л хилээд байгаа юм. За тэгтэл үнэндээ болвол овгийн байгууллаас тэр одоо эзэн ариатын яс буюу хожуу үеийнхтэй зэрэг энэ нийгмийн чинь газар нутгаар нь өмч хөрөнгөөр нь эзэн харьяатаар нь хууль цаазаар нь соёлоор нь хилээр нь ингээд хуваагаад нийгмийг тогтолцоо толгож удирдах байгааг бол тэр эзэн ариатын яс буюу хожуугийн одоо чинь төр төсний уламжлал гэж хэлээд байгаа. Тэгээд одоо шүдэж биширдэг үнэт зүйлтэй хэл яриатай тодорхой одоо соёлууд нь тогтцсон нэг дэглэмийн дотор нэг одоо хязгаарын дотор өөрсдийн одоо жишээ нь бүл үүсгэж бусад иргэншлүүдтэй тэмцэн амьдарч чадах одоо тийм тогтолцоорхог одоо нийгмийг бол эзэн харьяатын яс буюу төр төсний уламжлалтай гэж хэлж байгаа. Тэр овгийн байгуул гэдэг бол амиа арга заасан хүмүүсийн бүл эдийг одоо хэлээд байгаа. Гэхдээ тэрнээс дээшилсэн хэмжээний нийгмийн тогтолцоог одоо аль хэдийн бий болгоцсон тэр уламжлал нь 2000 жилийн цэс үргэлжилсэн. Тэрний анхны өвлөгч буюу дээд анхдагч улс нь бол түүхээр батлагдж байгаа нь хөнөөгийн эзэнт хөрөнгөж батлагдж байгаа боловч түүнээс өмнө ханилаг томоохон отог овгийн одоо жишээ байгууллууд оршижсэн гэдг нь тэр хөрлийн үеийн одоо олдгорууд юмудаар ингээд батлагдал ингээд явж байгаа. Тэгээ тэр дундаа эзэнт хөрөнгө байгуулахын явцдах цэрэг армийн зохион байгуул, байлдан дагуулыг хийх, нийгмийн дэглэмийг бий болгох гэдэг бол маш их одоо тийм нарийн явхар ажил. Өөрөөр хэлбэл одоо цэрэг армийг дайн тулаанд чиглүүлэх, түүнийг удирдах, нэг чигтээ байх, үзэл санаа нэг байх, түүний зохион байгуулалт, хүнс, эдийн засаг, хангамж, тэгээд засаглал хуваарлах гэх мэт олон зүйлүүд л бол одоо ерөөсөө тэр нийгэм маш тийм нарийн зохион байгуулалттай байгаад байна л гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ бол маш эрт үсчээ. Маш эрт байжээ. За тэгээд тэр нь бол үний юм аа л гэж. Та нэг өмнө нэг ярьжсэн шүү дээ. Одоо биднийг талын монголчууд гэж яриад байдаг. Энэ бол буруу ойлголт юм. Бид нар бол хэрийн монголчууд юм аа гэж ярьжсэн. Энийг нэг дэлгэрэнгүй. За яг хөө энэ бол одоо шинэ онлайн шинжтэй гэдэг юм нэр томьёоны шинжтэй юм аа. Ер нь бол манайхан ингэ одоо талын монголчууд гэдэг одоо их бахархаад байгаа юм. Тэгэхээр зэрэг яг энэ иргэншлийн энэ үйл явцыг хаана өрнөд, хаана ноёрхол тогтоод, хаана илүү их одоо жишээ нь баялаг ахуйтай хэсгүүд нь байдаггүй гэхээр зэрэг уулт хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл одоо тэр эртний одоо скипээс ахгуулаад тэр ботгын соёл моёл гэдэг одоо ингээ Андрановын соёл моёл гэдэг энэ соёлоодын үүсэл гарвал оршин тогтношсэн орон зай нь бол дандаа уул усыг дагна. Тал болвол тэр уул усны орчноос тэлж байгаа үргэлжлэл орчин буюу хомсдмол ахуй болж эхэлдэг. Ерөнхий эвэнтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгэхээр зэрэг энэ Монголын улс товчоноос ахгуулаад хөнөөгөөс ахгуулаад дайн тулаанууд нь тэр байр авалтууд нь гол одоо юуны төлөө тэмцээд байгаа тэр бүх зүйл нь дандаа уулт хээрийн бүсийн тухай асуудал. Тэгэхээр бол тэр манайхан тэр нэг юу гэдгийг одоо хээр гэдэг одоо хээр гэдгээр одоо Монгол бол байгалийн 3 л одоо том бүс төртэй. Ер нь дэлхийч тийм хангайн бүс гэж байна, хээрийн бүс гэж байна, говийн бүс гэж байна. Хээрийн бүс гэдэг нь бол энэ говь шиг хомсдмол биш, хангаа шиг хитүү бэрх биш. Уул, намаг, цас, бороо гэд одоо ингээд явдаггүй. Энд бол зөвхөн гөрөөчин амьдрын хангайн бүст. Говьд бол бүр хомсдмол одоо нэг иж тэжээд бүр байхгүй болоод амтэн ахуй шатайг хомсддаг юм хүн амьдрахж бэрх болоод эхэлдэг. Тэгэхээр жинхэнэ одоо жишээ нь иргэншил тэр одоо нүүдэлчдийн оршин тогтнох орон зай нь бол бэлчээрийн аж ахуй учраас түүний тулгуурлах нь хээр. Хээрийн бүс дотор уулт хээрийн бүс нь баялаг ахуйтай байдаг. Уулт хээрийг төлөөлдөг ахуйн бүтцэн нь юу байдг вэ гэхээр зэрэг адуу, үхэр, хонь гурав байдаг. Энийгээ дагаад нөгөө баялаг ахуй үржих орчнууд нь одоо бий болдог. Тэр нийгмийн тэжээдэг эдийн засгийн дэндээ байдаг.
Тийм учраас нийгэм тайвширсан үед талыг тэлж эзэмшдэг. Эсвэл талыг гол орон зай гэж үздэг. Тал бол одоо ер нь тэгээд нэг тийм жахан шахагдагсад байдаг энэ төр тиймэрхүү хэлбэртэй. Тийм учраас баруунд юу гэж үздэг вэхээр тал нутгийг бодох болцоо empty гэж үзнэ. Хоосон гэж үзнэ. Яг одоо ер нь гой устаа, гой байгальтайгаа хүчтэйнүүд нь эзэмшээд тал руу нэг одоо нэг жахан шахагдсан ч гэдэг юм уу. Эсвэл жахан хомсдон давхад амьддаг гэж үздэг. Тийм учраас монголчуудыг ерөөсөө дэлхийд дээр юугээ томьёолоод ирсэн юм гэхээр step civilization буюу талын ингээд замжлаад ирсэн. Тэрийг бид нэр баярлаж авангуудаа талын монголчууд гэдгийг бид нэр талынхаа шүүдэ гэдэг. Гэтэл үнэндээ бидний одоо Монголын эзэнт гүрний одоо тэр нуус товчоноос ахгуулаад бүх одоо сурвалжуудад бид нэр талаасаа илүүгээр уулт хээрийнхэн төлөө энэ том гол уснуудын эхийн төлөө энэ хангаа төгссөн одоо баялаг байгаль төлөө байлдаж ирсэн. Тийм учраас бид нар бол уулт хээрийнхэн юм тал хээр гэдэг нь бол хожим хуучин барууныхны онол гаргаснаас гадна хожим ингээд өртөө жуулчлалаар ингээд ирэхлээр өртөөний замуу дандаа талаа дагсан байдаг байхгүй. Тэгээд Бээжин хүртэл ингээд явхлаа зэрэг тэр чигээр ингээд хангаан руу хинтийн руу дуусаад нийл тал болчихтой зэрэг тал дээр л амьдэрдэг улсууд юм байна гэсэн ийм ойлголт ийм одоо шинжилгээнүүд явсаар байгаад сүүлдээ монголчууд зүгээр ингээд хоосон тал дээр амьдэрдэг улсууд ингээд болгочоод байгаа юм. Тэгэхээр уул нь бол яах ёстой бэ гэхээр тэр степ гэдэг агуулгаар биш Грасланд буюу өвс нутаг гэдэг одоо энэ монголоор бол хээр гэж очуулагдана. Хээр гэдгээр монголчууд бол хээрийн иргэншлиг хийн юм аа. Одоо нөгөө хээр гэдэг үгийн утга нь өөрчлөгдөөд нэг хээр болохоор нэг эзгүү цөл нэг ийм гачин юм шиг ойлгогддог болчихтой зэрэг хээр гэдэг нэр томьёог ашиглахгүй. Хангай хээр говь гэдэг одоо 3 бүсийн хээрийн бүс тэр дундаа уулт хээрийн бүс дотроо хангай ойд хээр уулт хээр тал хээр говь хээр гэж одоо хээр дотроо олон янз. Тэр дундаа уулт хээр нь бол үндсэн голомтны уул усаан дагадаг нь бол манай иргэншлийн одоо төв зонхлох юм аа. Тийм учраас энэ орхны хүндий гэдэг ч одоо бидний гол байсан юм. Энэ 3 голын их гэдэг чинь бидний гол байсан юм. Тулаан, өрсөлдөөн, байр авалт одоо жинхэнэ эзэмшлийн одоо жишээ жинхэнэ том талбарууд нь ийм байдгийн. Яагаад алтаар руу явдггүй байсан? Яагаад хянганы дуранд хэтэрхий их иргэншил төвлөрдгөө байсан учир болвол энэ сонгомл хээр тал буюу одоо Грасландын уулт Грасланд одоо н уулт хээрийнхэн жинхэнэ баялаг ахуйн нөөцийн төлөө тэмцэлддэг байсан ийм иргэншил юм аа. Тийм учраас ер нь бол талын монголчууд гэдэг үг бидэнд их яадаг боловч угаас би одоо багасаа л хангаан нурууны хангаан хөөхд учраас талал ихлээр нэг хоосон дул бодогддог. Талын монголчууд ихтэй за одоо талын гээд байхдаа яадаг юм бэ гэсэн маягтай л тийм л бодолтой байсан. Сүүлд нь шинжилээд үзэхдээ бид нар бол хээрийнхэн уулт хээрийнхэн. Уулт хэр бол бидний Монголын одоо хамгийн гоё байгаль, хамгийн их нөөц, хамгийн их мал, хамгийн их хүн, хамгийн одоо хүчтэй хэсгүүд нь эндээ гардаг учраас бид нар бол ер нь хээрийнхэн юм. Тэр дотор уулт хээрийнхэн. Тал бол бидэнд их бий. Талын нутаг маш их байгаа. Тэр бол манай нэг хэсэг юм аа л гэж ингэж. Тэгэхээр талын монголчууд гэж хэлээд гадныхны тэр степ намаадс гэж хэлдэг. Манайхны талын монголчууд гэдэг нь бол тийм ч онцтой биш. Жахан өрөөсгөлдөө юм аа. Ер нь бол бид нар бол Грасландын шүү л гэж. Англиар тэр Грасланд гэж чих тэр гой ойлгогдно. Эн чинь жинхэнэ ёстой Грасланд гэж хэлэх ёстой байж таа гэж ойлгох ёстой. Зүгээр степ гэхлээр баруун талтаа бол жаахан empty дүү хоосон дуу байдлаа одоо хэлдэг. Тий. Монголд ч ерөөсөө тийм байсан. Тэгээ одоо тэр томьёо гадна дотног бол одоо нэг болчихвол талын монголчууд л гэдэг юм болчиход байна. За одоо үндсэн сэдвэл рүү орё гэж бодож байна. За Шанбигийн үүсэл болоод одоо Хүннүгийн мөхлөөс хойш Шанби яаж хүчрхэгжээд яаж түүхэнд үлдээ явцсан. Ер нь тэгээ бас ийм байгаад байдаг шүү дээ. Шанби жужааны талаар бид нар нэх ярьдгүй. Одоо их Монгол улстай харьцуулахад Хүннүтэй харьцуулахад нэг ярьдгүй шүү дээ. Одоо энд нь одоо Шанби жужааны одоо мэдээллүүд нь арай хомс байдгүй ер нь. Ер нь бол Хүннү их алдар цуутай их том эзэнт хөрөн байсан гэдэг нь одоо тодорхой. Тэгээ Хүннүгээс Монголын эзэнт хөрөн гэдэг бол одоо дэлхийд дээр хамгийн их хамгаалагдсан. Тэгэхээр эднэрийн алдар цуу дотор тэдний хоорондын холбоосон дээр ямар одоо улс гүрнүүдийн тогтолцоо оршиж ирсэн бэ? Энтер гэдэг нь бол одоо нэг ёсондоо бүдэрч ийнэ гэсэн санаа. Хоёрдугаарт Хүннү болвол нөгөө бичиг үсэг сайтай сошиал иргэншилтэй маш их төвсөлдөж учраас тэдний түүхэнд их үлдсэн илүү тодорхой одоо байгаад байна. Одоо Монголын эзэнт хөрөнчдөр. Тэгэхээр зэрэг
тэр дунд нь оршиж байсан одоо Хүнүүгийн эзэнт гүрэн оршиж эхэлж яхад Хүнүүгийн эзэнт гүрэнтэй оршил өрсөлдөгч бас нэг одоо нүүдэлчд байлаа гэж одоо энэ хятадын сурвалжууд тэмдэглэдэг. Хожимын одоо олдвруудаар бас атлагддаг. Тэр нь Дунхуу нар гэж. За тэр Дунхуу нар гэдэг нь бол умардын нүүдэлчд гэж байгаа мó, дорны нүүдэлч гэдэг яаж байгаа мó бүтүүлгүүд гэсэн тийм утгатай. Энэ хянганы нурууны цаана байж. За тэр Дунхуу нарын одоо шууд угсаа болвол Сянбай нар юм а гэж одоо түүхэн судалгаа баримтуудаар нотлогддог юм байна л да. За Сянбай нар тэр дараа нь үүссэн тэр Жужаа нар бол бас одоо нэг аймаг нь. Тэгэхээр Хүнүү дотор бол Сянбай нарч байсан. Сянбай нарын тэр Дунхуу нарын нэг хэсэгч байсан. Дунхуугийн гол хэсэг нь бол цаанаад нэг тусдаа нэг ханилэг байгаад Хүнүүнэртэй тэмцээд байсан байна. Тэгэхэд Хүнүү дотор бол одоо магадгүй одоо тэр шар арьстан скипийн зарим үлдэгдлүүд, төргүүд, за тэгээд Монгол овг аймагуд, тэр Жужаанууд, Сянбай нар, Дунхуу нараас ч ингээд олсон энэ нүүдэлчдийн овг аймагуудын холбооны улс бол Хүнүү юм аа. За Хүнүүгийн гол тогтолцоо нуурахад Сянбай нар их гол нөлөө үзүүлсэн. Сянбай нар бол бүр Хүнүүгийн эзэнт гүрэн байхад Хүнүүгийн эзэнт гүрнээс 200-300 жилийн тэртээ хятадын сурвалжуудад энэ Сянбай нар тэмдэглэгддэг. Тэр Дунхуугийн нэг салбар гэдэг тэмдэглэгддэг ийм учиртай юм байна л да. Тэгээд тэд нар хожим хүчрэгч нэг аймаг хүчрэгчин гарч ирээд Хүнүүг унахад орой нийцэлсэн одоо улс. За Хүнүү нар бол нэг тийм 90-ад оны ихэнх үеэр одоо том ялагдлуудаа хүлээгээд 100 оны үед ер нь 100 он гарахад бол мөхөж дууссан. За энэ орон зайг эзлэхийн тулд нэг эзэнт гүрэн унахад түүн дотор тогтолцоонд нь хамаарч ирсэн том хүчтэй бүлгүүд дахин хүчтэй болж гарч ирдэг. Тэгээ орон зайг нь эзлэх гээд байлддаг тийм ээ. Тэр одоо жишээ нь одоо хятадны эзэнт гүрэн унсны дараа монголчин олон овг аймагтай болцсон байж байгаа л байлдж байгаа нэг олон овг аймагуд нь тэр нуус товчонд гардаг шүү дээ. Хэрээд 8 хамаг монголгээ байлддаг шиг Хүнүү унахад дараа нь тэр нэгэ суурин дээр нь үлдсэн олог аймгаар тоорондоо үзэлцсэн. Энэ үзэлцэхэд хамгийн толгойлон гарч ирсэн овг аймаг нь бол Сянбай. Сянбай ер нь Хүнүүг унахад маш хүчтэй нөлөөлсөн. Сянбайгийн дараа тэгтээ нэгдвэл улс болж чадлаггүй нэг хэсэг хугацаанд байсан байна. Тэгээд 156 оны үед өөрөөр хэлбэл Хүнүүг унснаас 50 жилийн дараа нөгөөдх Сянбайч хоорондоо үзэлцээд их удажлаа шүү дээ тийм ээ. Тэр удсан овг аймагуудыг нэгтгэхэд тэр Таншихуй гэж одоо нэг залуу жанжин гарч ирсэн баг. За тэр жанжин гарч ирээд ерөөсөө энэ хоорондоо үзэлцээд нэг алж хадаад байх биш. Ер нь бол эднийг нэг захиргаанд оруулах ёстой гэдэг хүчтэй одоо жишээ нь одоо шийдэл гаргасан байж таарах гэдэг байна. Тэгээ хүчтэй айрмууд бий болгож Нангад улсыг урагшаад автлахын зэрэгцээгээр энд тархай боторхой байж байгаа Монгол гарвалт буюу нүүлчин аймагуудыг нэгтгэж Сянбай улс байгуулсан. Тэр Сянбай гэдэг нь ер нь одоо Хүнүүгийн бүрэлдэхүүнээс за Дунхуугийн бүрэлдэхүүнээс одоо тэрсэж боссон 2-3 аймагуд нэгдээд тэр Сянбай юм шиг байгаа. Тэгээд тэр Сянбай гэдэг уул Ухаан гэдэг ууланд Сянбай нар очиж суугаад Сянбайгийн Ухаан Сянбай гэдэг хоёр том бүлэг үүслэе гэж. Ерөнхий эвэнтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Одоо уулаараа л нэрлсэн юм шиг байгаа гэж одоо эрдэмтэд таамаглаад байгаа юм. Тэгээд тэр Сянбай гэж уул байна гэдэг шиг. Одоо хинтинд очичоод хинтий гэж улс байгуулах нь шүү дээ. Тэрнтэй адил одоо энэ Сянбай гэдэг бол одоо хүчрхэгчд гарч ирээ. Тэр Таншихуйгийн одоо мэдэл дэглэм дотор одоо нэгдээд ингээд энэ улс бол тэр 1156 онд байгуулагдсанаас хойш нэг 80 гаруй жил эзэнт гүрэн болж тогтсон. Энэ бүрэлдэхүүндээ тэр Хожимын Жужаан, Түргийн овг аймагуд, Хүнүүгийн үлдэгдлүүд, тэр Дунхуугийн үлдэгдлүүд гэдэг олон овг аймагуудыг одоо захирч ирсэн юм улсаа. Тэгээ энэ улс бол одоо маш хүчрхэгчин гарч ирээд ер нь одоо түүхэнд бичгтээ бол тэр хятадын түүхэнд одоо бичгтээ бол энэ Сянбай нар бол Хүнүүгээс илүү хүчрхэг хурц дайчин зэвсэгтэй улсуудаа гэж. Тэгээд одоо Хүнүүтэй яг Хүнүүгийн зарчмаар одоо хятадуудтай байлдаж хятадуудыг буулгаж авч харилцан хэлцээр дорж хөлөөн жившөөрүүлж шөлөөд худалдаа хийж ингэж явсан одоо энэ Сянбай гэдэг одоо улс байна. За энэ улс бол нэг 80 жил тогтсны дараагаар дахиад нөгөө эзэнт гүрэн задардаг ёсоор овг аймагуудын зөрчилд ороод тэгээ Сянбай хэд хуваагдсан. Тэр хуваагдсан улсууд нь Сянбайгаас тэр Тоба одоо Тогоон гэдэг одоо энэ зарим нь одоо энэ өвөр Монголын одоогийн тэр Бор Тохоо руу нөгөө хэсгийн Хөх нуур руу
ингээд одоо явж байгаа. Ингээд хоорондоо бол задрал эхэлсэн. Энэ хооронд нь ахаад няруунууд буюу жужаанууд гэдэг хүчрэх авг аймаг нь өөр нэг аймаг нь ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо үйл явцуудыг бид нар бол социализмын үед их сонин төсөөлдөг байлаа л да. Барууны онолчид ч гэсэн одоо тэгээд төсөөлж бидэнд одоо зааж сургаж ирсэн шиг байгаа. Оросууд тэгээд зохиож ирсэн шиг байгаа. Монгол газарт байгуулагдсан энэ Хүнүү, Сямбэ, Жужаан гэдэг энэ улсууд болвол энэ өөр улсууд юм а гэж. Өөрөөр хэлбэл одоо Хүнүү ингээ мөхчих дээр ахаад нэг Сямбэ нар ирээ суудсан. Тэгээ Сямбэ мөхлөөр Жужаан нар ирээ суудсан гэж ингэж ойлгоод байсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ сүүлийн үеийн одоо судалгаа олон улсын одоо судлаачдын онлоор аваад үзвэл өө тийм биш байна. Энэ бол нэг газар нутаг өөр үндэстэнд эзлэгдээд тэдний нутаг болчихж байгаа хэрэг биш юм байна. Энд байгаа овг аймагуудын ээлжид засаглаж байгаа. Зөвхөн энэ одоо ард түмний солигдоогүй засаглууд нь солигдоод нэрүүд нь солигдоод байсан хэлбэртэй юм байна гэж одоо ингэж үзэж байгаа. Энийг бол сүүлийн үед судлаачид их дэмждэг болсон. Тэгэхээр Сямбэ болвол Хүнүүгийн овог дотор байсан Дунхан нараас гаралтай. За ийм л одоо овг аймаг энэ одоо хүчрхэж гарч ирж Хүнийгэн орог эзэлсэн эзэнт хөр юм а. Энэ Монгол газар нутаг буюу энэ Алтай хянганы завсар гэдэг энэ зүүн хойд Азийн энэ өргөн удам орон зай дээр хоёр дахь том эзэнт хөрөн болж гарч иржээ гэж нэгдэх нь бол Хүнүү тийм ээ. Ийм одоо залгамж холбооны улс байжээ гэж одоо ингэж үздэг. Тэгээ одоо сүүлийн үед Сямбэгийн олдвор баримтууд баг байдаг байсан чинь одоо манай ахаалам археологч томаг тий. Манай энэ одоо археологийн хүрээлэн их сургууль гэдэг ингээд олон одоо археологийн суурьтай газрууд одоо Сямбэгийн үеийн булш бунхан дурсгалуудыг олныг олж байгаа. За тэр үтгийг л Сямбэгийн үеийн одоо бурхны шашин одоо дэлгэрчээсэн одоо шүтэн мүтэн ийм хэсүүдийг олоод ингээд явж байгаа нь энэ Сямбэгийн төвхтэй холбоотой зүйл улам одоо дэлгэрч байгаа нэг ийм хэлбэр юм. Тэгээ Сямбэ болвол үндсэндээ бол нэг 80 жил тогтсны дараагаар үндсэндээ нэг 230-40 оны үед бол мөн одоо дотоод тогтолцоо хямралаасаа болж одоо нөгөө 5 Хүнүү боллоо гэдэг шиг олон овг аймгаараа ингээд салж тал талтай шинүүгээд ингээд одоо гаднаас нь одоо Нанхадын хүч одоо буюу Хятадын хүч үйлчлээд ингээд одоо мөхсөн ийм болсон. Тэгээ энэ дээр нэг зүйл хэлэхэд Хүнүүг хаанаас гарвалтай вэ гэхлээр зэрэг эрдэмтэд хоёр янзаар маргадаг гэж байна. Нэг хэсэг нь одоо Хянганы нуруу талаас гаралтай маа гэдэг бол нэг хэсэг нь Хятадын эртний Жоо улс гэж одоо энэ Атам өрн дээр бол олон жижигхэн хэдэн Жоо улс байсан. Тэр Жоо улс бол нүүдэлчдээс гаралтай. Тэрний өмнөд талдаа зохигдоод хоошоо төрж орж ирсэн хэсэг нь Хүнүүгийн гарал юм а гэж бас үздэг юм яс байна. Гэхдээ Хүнүү бол өмнөд Хүнүү гэж явж байхдаа одоо Бород тохон орчим удаан хугацаанд суусан учраас тэнд Хүнүүгийн үеийн хүрэл чимэглэл их олддог, олдуурууд их олддог. Тэрнээс нь болоод баг үүслийн цэг чим биш үү? Энэ төр гэсэн одоо ийм тойроглууд одоо гарна. Нэг. Тэгэхдээ энэ Евразийн одоо энэ хэр талын байгалийн одоо ерөнхий дүр төрх онцгой байсан учраас хэвээрээ байсан учраас энэ Хянганы нуруунаас одоо онон мөрнийг өгсөд ингээд энэ хой талын Хэнти хангаа нуруу Алтай нуруу гэд ингээд ноёлдог нэг хэсэг. Урд талд нь говь байдаг учраас говийн урд тал руу орчихлээрээ хатан мөрөн тэгээд тэр бор дохоо одоогийн Ордос тэгээд Хөхнүүрдөө чиглэдэг нэг юм мэрэгжлийн юм заагууд нь ерөөсөө байгаль эднийг ингэж захирч байгалийн гэрхшээлийг дагаж нөгөө иргэншил улсуудын хуваагдал, овг аймагуд, танилгуудын хуваагдал явж исэн одоо улмөр ийм байгаа юм. За ингээд үндсэндээ Сямбэ бол бид 80-аад жил за Хүнүү мөхснээс хойш гэвэл нэг 150-аад жил ингэж 140 жил одоо тогтнож байгаад мөхөөсөн улсууд нь бол Нярунууд буюу Жужаанууд байгаа юм. Тэгээ Жужааны эзэнт хөрөнгөж одоо дараа нь Сямбыг одоо залгаад гарч ирсэн улс. За ер нь одоо түүхчид сүүлийн үед үзэж байгаа нь юу гэхээр яг Дунхуу гэж одоо тэр Хүнүүтэй төсөлдөд байсан тэр тустай байсан ханилэг болвол нэг хэсэг нь Дунхуунаар тэдний овг аймаг Хүнүү дотор байсан ч гэсэн тэр бол яг жинхэнэ монголчуудын угсаа юм байна. Монгол хүй юм байна. Сямбэ бол Дунхуугийн залгамж аймаг гэдэг нь одоо олон зүйлээр батлагддаг учраас Сямбэ янаар бол жинхэнэ монголчууд юм байна. Харин Хүнүү бол холимог улс байсан юм байна. Хүнүүгийн нэг хэсгийн засаглал нь магадгүй монголчууд ноёлж исэн байж мэднэ. Тэгтэл төргүүд ноёлж исэн гэж төргүүдийн маргаан их байдаг. Тэр холимог улс байсан. Ер нь бол нүүдэлчин одоо отог
ханилгуудын холбооны улс байсан учраас энэ дотор бол Монгол овогч, Түрэг овогч байсан. За монголчууд бодохдоо бол Монголын газар нутаг дээр монголчууд одоо ноёлж исэн овог аймаг бидний эртний залгамж төр улс юм а гэж хүн үг үздэг бол Сямбайтай маргадаггүй. Сямбай бол шууд ерөөсөө монголчууд юм байна. Сямбайгийн дараагийн Нярун бол одоо бүр одоогийн монголчуудын залгамж юм байна гэж ингэж үздэг. Ийм одоо түүхэн. Одоо Сямбайгийн яг монголчууд маргадгүй гэдэг. Одоо жишээ нь яг та ийм 3 баримт хэлээч. Одоо яг ийм учраас Сямбай бол монгол юм аа. Дунхуунар бол монгол юм аа. За Сямбай яагаад тэгж хэлдэг вэ гэхээр одоо жишээ нь Нярун бол одоо Нярун буюу Жужаан улсыг бол жинхэнэ одоо монголчууд байна гэдэгтээ ер нь бол судаачдын санал нэгддэг. Гэтэл Няруны нэгэн хаан Сямбайтай харилцсан харилцаанда бид нар бол угсаан гарвал нэгтэй. Бид бол нүүдэлчд юм а бид нэг шүү гэж хэлдэг нэг. Хоёрдугаард Нярун улс дараа нь байгуулагдсан байхдаа Сямбай аймагуд их олон байсан. Дотор нь. Тэгээд Нярун Сямбай хоёрын одоо хэл мэдэгддэггүй боловч яг хуу Няруныг хэл болоо сүүлийн үед монгол хэл гэдэг нь илүү батлагдаж байгаа. Сямбайгийн нэршил дотор тэр хятадын этний сурвалжууд үлдсэн дотор монгол үг маш олон байдаг. Сямбайгийн одоо оршуулга олдруудыг одоо үзэхдээ одоогийн Монголын яг одоо хувцас хэрэглэл, эд өвлгийн зүйлс бүх зүйл гарч ирдэг. Сямбайгийн ноёлж исэн газар нутгийг яг одоо нөгөө Хүнүүгийн ноёлж исэн газар нутгийг яг орон зайг нь одоо эзлээд дараа нь Жужаан ч гэсэн яг тэрийг одоо эзлээд ингээ оршиж исэн учраас энэ бол нэг овог аймагуудын өөрсдөө нэг гэж хэлдэг, нэг гэж нотолдог тэр одоо чинь баталгаануудтай юм залгамж холбоонууд юм байна гэж ингэж үздэг ийм байгаа юм. За тэгээд одоо Хүнүүгийн үеэс монголчууд одоо бурхны шашин одоо залсан гэдэг тийм ээ. Тэгээ бурхны шашин Хүнүүгийн юу зүйлүүд дотор одоо гарч ирдэг бол Сямбай дотор бүр олдурууд нь олдож байгаа. Сямбай бас бурхны шашинтай байжээ. За Сямбайг ер нь хятадын сурвалжууд, за Дунд Азийн сурвалжууд одоо бичгтээ бол эднэрийг цэвэр одоо нөгөө морд ерөнхийдөө малчад ийм улсуудаа. За эднэр болоод Хүнүүг удмаа гэж одоо ингэж бичдэг. Ийм одоо учиртай. Сурвалжууд энэ одоо нэг гол монгол гэж нотлох нь юу гэхээр зэрэг Хүнүү Дунхуу хоёр зэрэгцээд ингээ байж ах. Дунхуу бол яг монгол юм байна. Гэхдээ Хүнүү холимог юм байна гэж ингэж үзчихсэн бол Дунхуугийн шууд удам болвол Сямбай юм аа гэж одоо эрдэмтэд одоо санал нэгддэг. Эдгээр байдлууд нь бол ерөөсөө Сямбайг одоо монгол юм аа гэж тэр дундаа одоо сүүлийн үеийн Солонгос, Японы судлаачид, хятадын судлаачид бол Сямбайг Монголоос өөр гэж үзэх ямарч тийм гаргадаггүй. Ерөөсөө монголчуудын өвөг монголчууд байна. Энэ бол өвөг монголчууд гэж шууд ингээ үзээ явждаг. Энэ одоо байдлууд нь бол олон юмны одоо судалгаа шалгуурыг одоо даагаад Сямбай бол монгол юм а гэж ингэж үздэг. Тийм учраас Монголын энэ газар нутаг дээр одоо оршиж исэн эзэн захирнуудын 2 дахь эзэн захирн нь Сямбай юм а гэдэг одоо манай түүх онлын өвчүүд дүгнээ явждаг. Олон улсын дэлхийн түүх одоо бичлэгүүд дотор Хүнүүгийн залгамж монголчуудын өвөг дээдс бол Сямбай юм а гэж бичээд ингэж явдаг. Энэ байдлууд одоо ингээд нэг хэсэндээ тогтцсон гэсэн. Ерөнхий ивент тэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. За одоо үндсэн сэдв болох Жужаанаас ирээд явчих гэж бодож байна. Одоо Жужааны үүсэлгээр л ямар хаадууд ноёлж исэн, хаагуур нутгалж исэн гэх мэт ирээд явчих гэж бодож байна. За Сямбай улсын нэрийг чинь бас одоо тэгэл Сүмб Серби гэж одоо судлаачид янз янзын бас өөр нэрээр хэлдэг. Тэгээ Сямбай улс чинь болохоор одоо монголчуудын газар нутаг дээр байгуулсан 2 дахь эзэн түрэн гэдэг. 235 оны үед энэ улс байхгүй болжээ. Сүрчээ гэж ингэж үздэг. Энээс хойш ахаад хямралын үе эхэлж байгаа. Нэг эзэн түрэн унахад дараагийнх нь одоо зэгцэрч нэг овог аймагуд нэгдэх улс байгуулагдах уугүй юу тэр чигээр мөхөө явах уу гэдэг л одоо тийм л үе эхэлдэг байсан байгаа юм. Тэгээд үндсэндээ энэ Сямбай улс байхгүй болсны дараа Жужаанууд бий болох хүртэл олон овог аймагуудын одоо жишээ тэмцэл энэ бүс нутаг дээр өрнөсөн. За тэгээд Монгол юу гэж одоо нэг овог аймгийн Жужаан буюу Нярун овог аймгийн тэргүүлэгчийн хүү Чаргуй гэж нэг баатар гарч ирсэн баг. Тэгээ энэ баатар болвол одоо олон овог аймагуудыг одоо дайтаж эзлээд ингээд Жужааны одоо
улс буюу Жужаан гэдэг үг чинь бол ер нь хятад хандаас онших дээр Уруран гэж бас оншигддаг гэж байгаа юм. За энэ Жужааны улс түүний угшилтай холбоотой зүйлсийг судрын чуулганд бол Нерон гэж үздсэн. За энийг бол түүгч одоо Сүхбаатаргой бол ерөнхийдөө Жужаан улсыг бол Нерон гэж үзэх нь зүйтэй юм а гэж. Тийм учраас одоо Монголын судлаачид бол Жужаан гэж нэг ярих боловч нөгөө талаас нь Нерон улс буюу Нуруу улс, гол нуруу, гол төв улс гэсэн одоо утгатайгаар ингэж одоо бас ярьдаг. Тэгээд тэр чаргуй жанжин одоо гарч ирснээс хойш одоо энэ Жужааны авг аймагуудын гадна талаас тотолдог гол дайснуудыг одоо зохих том нэгдсэн тулаануудыг хийж эхэлсэн. За тэр дундаа энэ Жужааны анхны одоо тэр чаргуйн авг аймагуд энэ Өвөр Монгол одоогийн Өвөр Монголын одоо Ордос Бордохоор орж нутгалдаг байсныг өмнөөс нь тэр В улс буюу Тобо В улс хуучин Жужааны удмаас салсан нэг улс байнга тэднийг одоо давталдаг байж. Тэгээ олон удаа дайн хийгээд ерөнхийдөө говийн өмнө талаас шахагдаад тэгээд одоо энэ орхны хүнд ирүү одоо энд суурьшиж эхэлсэн байгаа Жужаанууд. Тэгээ ингээд суурьшиж эхлэхдээ бол нэгдэл бий болгоод дахиж одоо жишээ нь олон удаа байлдж ээж ер нь бол гол одоо дайсны тэр үед бол В улс уу тэр Тобо В улс өөр нэг одоо жишээ нь Сямби гаралтай одоо нэг өмнөх улсын бас нэг авг байлдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ ингэж одоо энэ тэмцлийн явцад бол тэр чаргуй одоо жишээ нь олон авг аймагуудыг нэгтгэсэн. За үүний дараагаар одоо явж одоо татар буюу хятадууд бол даадайн гэж одоо бичсэн гэж байгаа. Татар гэдэг тэдний удмын тэр Монголын удмын бас нэг жанжин удаан хугацаанд бас юу байсан. Одоо энэ Жужаан улсыг одоо нэгтгэж ингэж барьж хагаад жинхэнэ Жужаан улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх буюу бүс нутгуудаа хүлээн зөвшөөрүүлж ялангуяа Нангад над хүлээн зөвшөөрөх ажлыг бол Жарун гэж хаан хийсэн. За тэр Жарун хааны үеэс одоо Жужаан гэж одоо хятадын түүхэнд одоо гардаг юм байна. А өмнө нь бол тэр чаргуу, татар, за тэгээ өөр хинжүүлээд ингээд хэд хэдэн хаадуудыг ингээд амжаад явсан. Ингээд энэ бол Жужааны үе гэж хэлдэг. Тэгээ энэ Жужааны үед одоо тэр Жарууны үед бол маш хүчрэх болоод тэгээ Жарууны үед бол энэ орхны хүндид мөөм тот энэ төр гэж байгуулж за газар тариалан байгуулж одоо энэ одоо улс орныг одоо доктортой зэгцлэх одоо ийм үеуд одоо эхэлсэн гэж ингэж үздэг. За ийм учиртай. За тэгээ Жужаан улс энд оршин тогтноод байж байхдаа 1555 оны үед 50-ад оны ихэнх үеэр одоо мөхсөн маа гэж ингэж үздэг. Тэгэхээр чин 330-ад оны үед эмхлэгж зэгцэлж явж яваад тэгээд нэг 130-ад жил одоо жинхэнэ хүчтэй улс байлаа гэдэг нь тэр 550-ад оноос урагшааны 130 жилээ тооцох буюу 420-ад оны үед жинхэнэ одоо хүчнийхээ оргилд одоо хүрсэн үе нь л Жарун хааны үе. За ингээд үндсэндээ Жужаан улс оршиж байх одоо энэ цаг хугацаанд бол энэ Монголын газар нутаг дээр бол нүүдэлж иргэншлийг нэлээд одоо онцгой төлөвчлөлт одоо бий болсон. Гадны дайсан ихтэй байсан гэдгийг боловч ер нь хүнүүгээс ахуулаад Сямби, Жужаан гэдэг ягаад нэг хүчрхэг байсан бэ гэхээр эдгээр газар тариалан хот суурингийн зэрэгцээгээр төмрийн үйлдвэрлэх явуулдаг байж. Тэгэхээр Жужаан буюу Нерон улсын үед бол төмрийн үйлдвэрлэл одоо нэлээд байсан. За төмрийн үйлдвэрлэл сайн байна гэдэг чинь зэр зэвсэг үйлдвэрлэх одоо энэ тэр нэг аж ахуйн одоо хэрэгцээний одоо зүйлсийг одоо үйлдвэрлэх одоо суурьтай байна гэсэн санаа. За Жужааны хот суурингуудыг байгуулад энэ төмрийн үйлдвэрлэл байгуулж явахдаа одоо энэ Ордсын нутагт Тобовын улсын ойролцоо Жужааны харийн төрөг аймагуд байсан. Тэгээд тэр төрөг аймагуудыг ер нь одоо тэндээс нь нүүлгээд Алтан нурганд сууршуулж төмрийн үйлдвэрлэлийн чиглэлээр дагнсан том одоо отог үйлдвэрлэлүүд одоо бий болгож ингэж байсан байна. Гэтэл 500-аад оны үе 550-аад оны төхөөд ирэхэд ерөөсөө энэ одоогийн Шинжааны нутаг энэ Тэнгэр уул Алтай нуруунд төргүүд хүчрхэж эхэлсэн. Төргийн авг аймагуд. За энэ хүчрхэгжиж эхлээд тэр дундаа Жужааны харьяаны төмөрчд бол нэлээд тийм бие даасан одоо хүчтэй болж эхлээд ингээд Жужаан буюу эзэнтэйгээ энэ эзэн харьяатын ёсоо зөрчиж одоо сөргөлжиж эхэлсэн. Тэгээд Жужааны хаан сүүлчийн хаадууд хоорондоо солилцохын зэрэгцээгээр тэр төмрийн үйлдвэрлэлийн төргүүдийн одоо нэгдлийг давж чадаагүй. Ингээд төргийн Алтан нурууноос одоо төргийн бослог гарч удаан хугацаанд одоо тэмцэлжээж Жужааны эзэнт гүрэн одоо орхны хүн дээр орж ирж Жужааны эзэнт гүрэн унсан түүх нь бол энэ. Өөрөөр хэлбэл одоо төргүүд одоо
хүчирхэгжээд ингээд одоо орж ирээд өмнө талаасаа бол топ вэ улстай одоо тэмцэлддэг юм байж байгаад ингээд унсан. За энэ улс бол нэг 130 жил 120 жил ингээд тогтож байхдаа бол одоо монголчуудын нүүдэлч иргэншлийн одоо энэ суурийг хамгийн сайн одоо бэхжүүлсэн монгол соёлын одоо суур хамгийн одоо онцгой болсон үе юм а гэж. Тэгээд төргүүдэд зохигдсны дараагаар төргүүд одоо төргийн эзэнт хөрөн бий болж байгаа. Жужааны улс унаад. Тэгээд төргүүд одоо энэ орхны хүндэд орж ирээд ингээд нөгөө бэлгээ хаан хөлтэйгэн энтергээд нөгөө хүчтэй улсуудаа байгуулад төргийн эзэнт хөрний ноёрхол ингэж эхэлсэн. Эндээс эхлээд энэ Монгол газарт хүнүүгээс ахуулаад одоо юу гэдгийг эн чинь 555 он хөхөд хүнүүгээс ахуулаад 7-800 жил тогтсон 3 улс буюу Монгол нүүдэлч язгууртнууд ялагдчих. Ингээд төргүүд одоо ингээд бий болж эхэлсэн. За ингэж ялагдсанаар Жужааны одоо хүн ам аж үйлдвэр энэ нөхцөл байдлууд яаж хувирсан бэ гэхээр төргийн харьяаны болж хувирсан. За ингээд одоо Сибирь рүү маш олон овг аймагуд, урагшаага одоо тэр Тобов улс, Нангад руу маш олон овг аймагуд, за зүүн тийшээгээ маш олон овг аймагуд одоо дөрвөж одоо ялагдаж явсан. За мөн төргүүдийн харьяанд бол олон Монгол овг аймагуд үлдсэн. Ингээд Жужааны төгсгөл үе ингээд ерөнхийдөө дуусаад Жужааныг одоо орлож үлдсэн улсууд нь хэн бэ гэхээр хамгийн гол орлож одоо Монголын өнөөгийн одоо хүртэл иргэншил дээр одоо холбож үлдсэн улсууд нь тэр Жужаанд мөөм товт зохигдоод Жужааны одоо язгууртан ангиуд юу байхгүй болоход судрын чуулган дээр хэлж байгаа. Судрын чуулган бол Жужаан улсыг бол Жужааны үеийг бол Нярун гэж үчинэ. Нярунууд гэж хэлдэг. Тэгээд энэ Нярууны 2 овг аймаг зүүн тийшээгээ дөрвсөн. Тэр нь бол зүгээр нэг тийм ам зулбаад одоо дөрвж байгаа овг аймагуд биш. Нилээн Жужааны засаглал төр удам залгамжийг хадгалсан тийм овг аймагуд байсан байна гэж үздэг. Тэр овг аймагуд ч одоо зүүн тийшээ дөрвөхөд төрөг бол одоо энэ Монголын нутгийг эзлээд зүүн талыг бүрэн засаглаж чадаагүй. Яг тэгэхээр дотоод хямрал, шинэ улсыг байгуулах гэх мэт олон юм байсан учраас тийм учраас Жужааны харьяанд байсан Шивэ аймагуд, татар аймагуд бол зүүн талдаа. За тэгээд цаана талд нь бол хятадны одоо хүчирхэг ханилыг одоо оршиж ирсэн. Ингээд зүүн талын Монгол язгуурын аймагуд одоо тэнд үлдсэн гэж ингэж үздэг. Тэгээд Жужааны одоо төвөөс оргосон, дөрвсөн, зугтсан тэр одоо 2 гол овг одоо зугтаад Эргэн хум буюу одооны Хөлбөмбөрөөр нутгад Эргэн хумгийн нутг руу орлоо гэж одоо ингэж одоо нус товчоонд юу судрын чуулганд бичдэг. За энэ Эргэн хум руу орсон 2 отог овг аймагуд хожим хүчирхэгж үржээд Жужааны удам үрдсээр байгаад Нярун дарилгын гэдэг одоо монголчуудын өвөг монголчуудын 2 том бүлэг болж бусад тэлсэн юм а. Энэ нь төргүүдийн ноёрхлын 300 жилийн турш наашаа тэлсээр байгаад бурхан халдуунд орж ирж эргээд энэ нутгаа эзэлсэн юм аа гэдэг л ийм л одоо түүхтэй. Тэгэхээр одоо юу гэж нөхөр Жужаан хэдийгээр одоо 555 оны үед мөксөн хэдий боловч за Жужааны залгамж нь явсаар байгаад хожим одоогийн монголчуудын одоо төв болсон юм а гэдэг ийм одоо түүх томог одоо баримт сурвалжууд одоо байж идэг юм учиртай. За Жужааны олдуур гэх юм бол Жужааны хот суурин, за Жужааны одоо жишээ нэргэншилтэй холбоотой түүх сурвалжийн зүйлүүд байдгийн дотор хүүс толгоон хадны бичээс гэж хүүс толгоон одоо гэрэл хөшөө гэж одоо олдсон 70 хэд онд. За тэгээд тэр нь бол тэр Бархмын бичиг буюу Бармын бичиг гэдэг байгаа. Энэ Бархмын бичгээр бичсэн одоо 71 оны үед одоо олоод уншиж чадахгүй манайхан байж тэгээд одоо энэ 2020 оны үед одоо уншлаа да. Тэгээд яг хаа барууны эрдэмтэн Дитер Войлон, Александр Вовын энэ төр гэдэг эрдэмтэд за тэгээд Монголын одоо Ховцбаатар гоо энэ төр гэдэг ийм олон эрдэмтэд одоо дамжуулж уншсаар байгаа. Сүүлийн нэг 20 жилд байдал өөрчлөгдөж байгаа. Жужаан бол яг тэр төрөгт зохигдож байх үедээ бол бурхны шашинтай. За монгол хэлээр ярьдаг. Тэр одоо бичигч нь бол Бархмын бичгээр монгол хэлээр бичсэн байгаа шүү дээ. Ерөнхий эвэдтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгэхээр зэргийн хүүс толгоон бичээс гэдэг бол 550-ад оны үеийн одоо бичээс байна. Тэгэхээр зэрэг одоо монгол бичиг бол нөгөөх 13 дугаар зуун гэж үздэг байсан бол бүр урагшаа одоо монголчууд бичигтэй байсан байна. Тэр нь Жужааны бичиг байж монгол хэл байсан байна. Бурхны шашинтай байсан байна. За ингээд одоо төргүүдэд
харьяанд орсон монголчууд нь Түргийн хааны одоо тахилгыг одоо хийж исэн тухай бичээс ингэж үлджээ. Жужаан бол одоо ингээд бичиг үсгийн соёл, шашны соёл, хот суурингийн соёлтой төмөрийн одоо соёлтой ийм улс байж. За тэр азар зүүн тийшээ эзлэгдээгүй байсан Шивээ аймагуудыг түшиж хар мөрний их рүү очсон 2 овг аймаг маш хүчтэй овгууд болж тэгээд 13 дугаар зууны хамаг Монголын гол аймагуд бол тэндээс үссэн, бусад сэргсэн. За тэгээд ингээ Монголын уус товчоо онон мөрний ихэнд Буртчин Марл 2 бурхан халдуунд одоо ирж суулаа гэдэг одоо тэр хэсэг болвол одоо тэр эргэн мөрнөөс Нярун дарилгын одоо аймаг төрсээр байгаад бурхан халдуунд дээр сууж байгаагаар нус товчоо эхэлж байгаа юм байна. Тэгэхээр Жужаан буюу Нярун гэдэг улс бол одоогийн монголчуудын залгамжийг яг барин 50 одоо ингээд бүр тодорхой баримтуудаар ингээд залгасан улс болох нэ. За энэ Жажаан улс болвол өөрөө хожим болвол энэ хатан одоо гарч ирж хатны дараа төргүүдэд зохиогдоод Нярун дарилгын гэж байжгаад дараа нь бол ойгрын эзэнт хүрэн тэгээд Киргизүүдийн нэг төр үе. За тэгээд хатан гэдэг ийм үеүүдийг одоо ингээд даваад эднэрт одоо аль барих, харьяат байх, тустай байх одоо энэ байдлуудыг ингэж даван туулж явсаар байгаад тэгээд Монголын эзэнт гүрэн буюу хатны засаглал унахад Монголд бол хамаг Монгол гэж гарч ирсэн. Энэний суур бол Жужаан юм. Хамаг Монголын тэр Жужааны дөрвж гарсан одоо овг аймагуудын 18 хотог овг аймагуудын Нярун дарилгын гэдэг 2 овг аймаг бол хамаг Монголын суур овгуудыг бүрдүүлсэн. За хамаг Монголын суур овгууд нь Монголын эзэнт гүрнийг бүрдүүлсэн. За Монголын эзэнт гүрэн нь бол ингээд одоогийн монголчуудын одоо суулдар түүх болсон ийм уламжлалтай юм аа. Тэгэхээр зэрэг Жужаан гэдэг бол тэр Сиамби хүнүүдээр бид нар бол Монголтой хэр холбоотой гэж маргадаг тэгсэн мөртлөө өвдөөц гэж үздэг бол Сиамбиг илүү Монгол юм байна гэж үздэг. Харин Жужааныг бол бүр илэрхий Монгол байна. Харин ч бүр тэд нар чинь бидний хамаг Монголын одоо удам угсаа юм байна штэ гэж ингэж нотолдог ийм түүхийн хэлхээ холбоо гэж ингэж илэрдэг ийм учиртай юм аа. Тий. Одоо яг нэвтрүүлгийн төсөлд танаас нэг хэлэн дээр юм асууж гэж бодож байна. Одоо олон хүмүүс маргалддаг баг тий. Одоо энэ одоогийн бидний ярьдаг энэ Монгол бичиг үү штэ. Тий. Яг аль үеэс хэрэглэгдээд аль үед алга болоод буцаж ихэд ингээ явсан одоо хүртэл бид нар одоо төрийн бичиг гэж явж байгаа хэл бичиг юм байна. За ер нь дүрс үсэг гэдэг бол анхны өсгүүд тийм ээ. Дүрс үсэг соёл иргэншлийн хувьд бол маш эртөө өссөн. Одоо энэ шар мөрний хөндийн үеийг хаттад нөгөө талдаа Египтэд өсөж ирсэн тийм ээ. За энэний дараа бол жинхэнэ энэ Авэны үсэг гэдгийм чинь бол хожим Шумерийн буюу одоогийн тэр Израиль Ливаны нутаг авцаагаас одоо үүссэн эртний Феникс согд гэдэг Ромай согд энэ төр гэдэг бичгүүд Авэны бичиг үүссэн. Тэр Авэны бичгээс салбарлсан тэр согдын салбар бол үндсэндээ юунд Жужааны үед одоо согдууд орж ирж исэн байна гэж үздэг. Тэгээд уйгурын үед төргийн үед бол согдууд орж ирж исэн байна гэж үздэг. Хятадны үед бол согдын одоо олдврууд одоо бүр тодорхой болдог. Ингэхээр тэр Монгол бичгийг тээж орж ирсэн улсууд бол согдууд юм а гэж. Согдуудаас уйгурууд авсан юм а. За уйгурууд тэгхтээ бол яг авах үедээ бол эзэнт гүрэн нь бол ерөнхийдөө унжээжээ. Яг мөхчээсэн байна. Тэгэхэд нь монголчууд хамт авсан байх магадлалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл нэг тийм 1000 оны хавцаа юм уу, хятан одоо юу гэдгийг 900 оны хавцаа юм уу, тэр хавьд бол Монгол овг аймагуд энэ Монгол бичгийг авсан байхаа гэж үздэг. Яагаад гэвэл зөв Монгол бичгийн хамгийн эртний дурсгал бол Чингисийн чулууны бичиг. Чингисийн чулууны бичгийг ингээд харахад бол тэр одоо найруулгын байдал, тэр бичдэг тэг одоо дэг ёс энтер нь бол нэлээд гүнзгий одоо боловсрсан шинжтэй байгаа учраас энэ бол нэг Чингисийн үед дөнгөж нэг бичиг аваад тэгэл одоо бичгтээ зэрэг ийм төгс болчихгүй, ийм боловсронгуй болчихгүй. Тэгэхээр зэрэг энэ бол удаан хугацааны одоо бичгийн соёл одоо байж исэн байна. Тэр нь мэдээж хэрэг хэрэглээний явцад явц уурах, бүдгэрэх, цөөхөн хэсэг хүн үзэх энтер хэмжээнд байгаад байсан байх гэж ингэж үздэг. Тийм учраас одоо согд ос уйгур Монгол хоёр зэрэг авсан байж магадгүй гэдэг санал бол манай Эрдэнэтэн Дамжсарангуй Эренчингаа нарын санал л да.
За энийг бол хожмын одоо эрдэм судлаачид одоо дэмждэг. За хятадны үед бол хятад өөрөө их баг бичигтэй буюу хан зүсгийн хэлбэртэй бичигтэй байсан учраас монгол бичгийг хэрэглээгүй байна. Харин хятадны зэрэгцээ уйгур монгол хоёр одоо хятадны өмнө хэрэгжилж байгаад уйгурууд одоо энэ юурга одоо Шанжааны хэсэг рүү одоо нүүгээд ингээд зайлаад явсан. Ард талд нь монгол үлдсэн хэрнээ уйгуртай холбоо багтаа байгааг хэрнээ яагаад уйгур бичих гараад ирвэ гэдэг асуудлыг бол эдгээр согдын үед зэрэг авсан байхыг гэж ингэж үздэг. Тийм учраас Чингис хааны одоо юун дээр нуус давчнаас ахгуулаад 17 дугаар зууны монголчууд бичих үсгтэй болсон сурвалж дээр бол энийг хэдрэг шиг үсэг нөгөөдгөө эсхий юу арьс хилддэг хэдрэг шиг одоо хэлбэртэй тийм үсгийг одоо аваад тэгээ татаа тунгаа анх бий болголоо гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр татаа тунгаа энэ төр бол бичгийг бол төрийн бичиг болгож сэргээх албажуулах тэрийг цаашаа тогтмол хэрэглэх тухай асуудлыг бол бичиг үсэг авсан юм шиг одоо бичсэн байж таарах гээд байна гэж одоо ингэ судлаачид үздэг. Ер нь ч тийм л дээ. Одоо жишээ нь Монгол улсын одоо энэ 17 дугаар зууны сурвалжуудыг үзэж яхад даалгах гэдэг нэр 17 дугаар зуунаас үүссэн юм шиг бичиж ийдсэн байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нэр бол бүр язгуураас бүр урт эртний нэр. Тэр үеийнх нь бол алхахыг дахиад 7 хошуу болоод цэгцлэгдэхэд нь эндээс алхах үүстэйгээ бичсэн. Тэрийг дагаа яваад байдаг одоо тийм одоо юу гэдгийг түүхэн логикийг урагш нь хөөж үзэхгүй байгаа. Тийм судлаачдад зөндөө л дээ. Тэрнтэй адил Монгол бичиг зөвхөн чулгисын чулууны бичиг татаа тунгаа хоёртой холбоотой мэдээллийг аваад тэр үеэс авчихсан юм шиг ингэ бодоод байдаг. Гэтэл нөгөөх нь нэлээд боловсрцсан урд нь авсан гэдэг энэ одоо тодорхой байгаад байгаа ийм зүйл байгаа. Тэгэхээр Монгол бичиг бол нэг одоо яг хөө Монголын нэг хамаг Монголоос одоо арай өмнөх нь ч юм уу зөөн явц хүрээнд одоо хэрглэж явж исэн одоо соёл байх. Ингээд хожим ингээд явж байхдаа зарим газараа бүдгэрээ заримдаа хэрэглэн багасаад хомигдаад ингэж явсаар гол 1000 жил юм аа л гэж ингэж үздэг. Энэ Монгол бичгээс хамаагүй урд тэр жужааны дотор олдож байгаа тэр хөөсөлгөн одоо хөшөөний бичээс гэдэг бол эн чинь 550 он бараг 600 он тэр хоорондох одоо бичээс олдож байгаа. Тэгэхээр Монгол бичгээс даруй одоо юу гэдгийг бараг 7-800 жилийн тэртех бичиг ахаа монгол хэлээр олдож шүү дээ. Тэр нь өөр үсгээр барахмын гар тийм ээ. Монгол бичгээр олдож байгаа Чингисийн чулууны бичиг гэх мэтэр ингээд 7-8 жилийн цагтаа Монголын одоо хэрэгжилж исэн бичих үсгүүд ингэж л гарч ирж байгаа. Тэр нь жужааны үед бичих үсгтэй байсан. Авэны бичгтэй бүдэгтэй байсан байна гэдгийг л одоо баталж байгаа. Ерөнхий ивент тэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Яг төгсгөлт одоо нэг зүйлийг тодруулчээ. Бид нар одоо нэг зүйл дээр бас нэг жоох эргэлзээтэй яваад байдаг. Хас тамаг ба штэ. Тэг хас тамдаг уу? Тэг хас тамдаг. Одоо энийг Чингисийн хчиж яриад Гитлерийн хчиж яриад янз янз яриад байдаг штэ. Та энийг ч нэг гоё тайлбарлаад өгч. За энэ одоо их илэрхий зүйл. Бүр 3000 жилийн дэртэх юмнууд төр байдаг. Чингистэй ч хамаагүй, Гитлертэй ч хамаагүй. Одоо бурхны шашин, хинди, санскритийн одоо жишээ эртний бурхны одоо бэлэгдлүүд дээр одоо хас тэмдэг явна. Монголд 3000 жилийн хүрлийн үеийн хадны чулуун дээр байна. За өөр соёл иргэншлүүдээс бас гарч ирнэ. Тэгэхээр зэрэг энэ бол одоо бүр хожуу гарч ирсэн одоо тэмдэглэгээ биш. За зүгээр одоо шашнаар ярих юм бол нэг бурхны шашны одоо анхдагч үеэс ахуулаад бэлэгдэл болоо явсан гэвэл 2500 жилийн дэртээ. За манад байж байгаа хадны зургуудаас аваад үзэх юм бол 2500-аас 3500 жилийн дэртээ энэ хас тэмдэг бол байсан. За тэгээд одоо 3000 жилийн хүрлийн үеийн одоо энэ чулуун богон чулуун хөшөө шүү дээ. За богон чулуун хөшөө за бүр хамгийн наадлаг гэхэд 2500 жил гэж үзье л да. Тэгэхэд одоо Завхан аймгийн Сонгоны за Өвөр Ангай аймгийн Нарийн Тэйл ингээд богон чулуун дээр хас морин толгойтой асуудыг одоо тэмдэглээд ингэ явж байгаа. Хадны зурагд энэс урагшаа гэсэн үг шүү дээ. За бурхны шашин гэхдээ зэрэг одоо юу нэр тэр хадны зургийн энэ богон чулууны буюу хүчил чулууны үе гэсэн үг. Тэгэхээр энэ бол бурхны шашин болоод ер нь эртний төрслийн тал өөр иргэншлүүд зэрэгцээ давхцаж байсан ч байж болно. Нэгнээсээ уламжлан авсан ч байж болно. За монголчууд бол хас тэмдгийг их тодорхой хэрэгэлсэн үе бол Юаны үеэс хойш. Одоо бүр Чингисийн дараа гэсэн үг шүү дээ. Бурхны шашин аваад
Тэгээд ингээд одоо хэрэглээд ингээд явсан. Тэгээд бурхан шашны соёлоор дамжаад уламжлалт нөөцлөлийн соёлоор дамжаад энэ хооронд нь юм хольцол гэдэг юм уу одоо жишээнд байдлаар ингээд яваад байсан ийм л тэмдэг. Тэр одоо гитлэр одоо хэрэглээл тэгээ одоо өөр юу гэлээ хин хэрэглэсэн гэлээ Чингис хаан гэлээ янз янз хэлдэг шүү дээ. тэгээ эднэр бол яг хуу хож уу болчихж байгаа юм. За гитлэр бол яг хуу зүгээр ер нь бол тэр айри одоо соёл буюу одоо жишээ нь эртний санскрит соёлын уламжлалыг их дагж исэн учраас энийг бол ертөнцийн нууц тэмдэг юм байна гэж үзэж энэ бэлэгдлэрээ хэрэгэлсэй л гэж ингэж үздэг ийм л юм. Тэм учраас энэ бол нөгөө бидний нүдэнд алдаршсан бурхны шашин болоод гитлэр болдог учраас одоо нэг Орос морсууд одоо юм мэдэхгүй зууд бол гайхах шүү дээ. Одоо гитлерийн тэмдэг Монголд байгаад байна. Гэтэл бид нэр хэдэн мянган жилийн тэртэл энэ манай газар нутгаар байсан. Ер нь хадны зурган дээр хамгийн эрт илэрсэн хэлбэр болвол Монголд зураагийн хадны бичээс гэж хадны зураг цосон зураг гэж одоо Монголын алдартай зураг бий. Увс аймгийн Зүүн хангаас өмнө. За тэр зураагийн улаан хадан дээр Монголын хамгийн анхны цосон хас байдаг. Тэ цосон зураг бол ер нь бол хадны сэлбэр зургаас арай өмнө гэж одоо судлаачид энэ археологчид үзээд байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ бол нөгөөх юуны 3 цэнхэрийн хадны цосон зураагийн улаан хадны цосон зураг энэ төр гэдэг ч юм бол нэлээд тийм урагшаага одоо бараг одоо хүрлээсэж урагшаа явчихж байгаа юм одоо хадны зургууд гэж үздэг. Тэгэхээр энэ бол яа харахгүй зүгээр энэ дэлхийн Евразид тал талд одоо янз янзын соёл иргэншлүүдээр дамжиж төгж хийсэн ийм л зүйл бол хас юм аа. Тэгвэл яг уу шүтлэг биширлэр хүмүүс бол ингээл хитрхи ингээл сүсгтэн маягаар тайлбарлал зөвхөн манаач юм шиг байлгаал тийм ээ. Эсвэл зөвхөн бурхны шашны шин байлгах гал ингээл байдаг. Ижил тэмдэг, ижил элемент бэлэгдэл зүйлс бол дэлхийн өөр өөр соёл иргэншлүүдээс зэрэг илэрх өөр газар зэрэг илэрх явдал байдаг. За энэний уялдаан холбоог бол мэдээж судлаачид судалдаг. Гэхдээ судлаачдын нэг тийм нэлээд бас тийм туйширсан өрөөсгөл арга зүй бас байдаг. Яг тэгэхээр хамгийн эрт илэрсэн тэр хэсгийг анхдагч гэж үзээд нөгөөх рүүгээ заавал авсан байж таарна энд уялдаа холбоо байх ёстой. Эндээс авсан байж таарна гэж тайлбарлах гэж зүтгээд байдаг нэг тийм өрөөсгөл юм нэг хэсэг байсан. Одоо бол тийм биш. Адилхан хүн бол адилхан төрсийг өөр газруудад 3000 км-ийн зайтай хоорондоо ижил төсөөтэй одоо төсөөлж сэтгэж болноо. Тэгж бас тэгдгийм байна гэдгийг одоо сүүлийн судалгаануудаар ингээд нотлоод байдаг болсон учраас одоо ийм зүйлийг заавал тэндээс авсан гэж одоо зүтгэх гээд байхаа судлаачид багассан ийм бас ингээд юм сонирхож харагдаад байдаг. За нэвтрүүлгийн цаг болсон баха тий. За үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид энэ дугаарт Жужаан болон Сянбигийн талаар ярилцлаа. Дараагийн дугаарт Түргийн талаар ярилцуулнаа. Ерөнхий ивент тэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна.